Кино лямдаа суугийнхаа анхны бичлэгээр 1998 онд гарч байсан Монголын уран сайхны кино болох Шинэ үсгийн багш гэдэг нэртэй киног ярьж өгөхөд бэлтлээ. За тэгээд энэ киног надаар яриулалтгүй үзсэн хүмүүс зөндөө байгаа гэж би бодож байна. Хэрвээ үзээгүй хүмүүс байх юм бол олоод үзээрэй. Үзсэн хүмүүс нь дахиад нэг үзсэн ч яах вэ? За тэгээд киноныхоо үйл явдал руу ороход 1959 оны 101 айл нүүж ирж байгаагаар кино маань эхэлдэг ба тухайн үеийн соёлын давталгааны үеийг харуулсан гэж хэлж болохоор. За энэ яндан тэрвэрэд орж ирж байгаа хүүхэд бол саний нүүж ирсэн айлын том хүү буюу манай киноны гол дүр болох Тулгаа. Тэднийх гэрийн бариад дуусаад яндагаа хийх гэтэл тооноо буруу харуулад барьчихсан шокро үйждэг. За тэгээд дахиад гэрийн булгаа дахиад барьж идэл Тулгаа маань аав ирлээ гэж хэлдэг ба нэгэн алаг мөртэй хүн шогшоод ирж явах нь харагдахч төд удалгүй гэрийнхаа урдуур хар цагаан дуугүй өнгөрөөд явчихдаг нэг ажлыг хийхдээ нөхөр болж таардаг аа. За энэ малгайтад доёс нөхөр болол сүүний фирмийн дарга сампл гэж хэлж болохоор хүн тэдний гэрийг нь буулгаж барилцахад нь тусалдаг ба явахдаа Тулгаад чи манай майхнаар нэг ороод гараарэ. Хоёуланд нэг ярих юм байна гэж хэлээд явдагч Тулгааг яваад очингууд сүүний фирмийн хүмүүст бичиг үсэг заа гэсэн даалгавар авсан гэдгээ хэлдэг. Тэр үүрэг даалгавар дээр Тулгааг томилж байгаагаа бас хэлээд авчдаг. За Тулгаа маань хичээлдээ бэлдээд ойр авийнхаа хүүхдүүдэд нэг хичээл аа усгээ заагаад амждаг аавс. Өнөөдрөөс эхлээд би та бүхний шинэ үсгийн багш. Шинэ үсгийн цагаан толгой бол 35 үсгтэй. Хамгийн ихний үсэг бол А. гэж хэлснээр хичээл нь эхэлдэг ба тэр захад сууж байгаа цагаан давуугаар толгоогоо боосон хөгшин бол манай тугалчин цоожоо. Нааталт нь амаан гац нөхөр бол цэцгийн чанаагч лагсаг. Хажууд нь сууж байгаа цэнхэр дээлт бол хил ам хэрүүл тэмцлээрээ алдартай дүнжидмаа. Тэгээд ард нь дижидмаа сууж ийн. Тэгээд ээж дүү хоёр нь ангийн хат маань ламаа гэсэн 7 хүнээс бүрддэг. Одоо энэ үсгийг бүгдээрээ дуурайлган цэвэрхүү уулчээрэй. За. Дэвтэр дээрээ цэвэрхүү уулчээрэй. Чойж байгаа. Хүү чойж байгаа. Ой. Та ч аачих нь вэ? Хүүхэн наад өвлний хайцаг зураач чинь дэвтэр дээрээ бошуухан буулгачвал болох болоо. Тэгэлгүй яах. Тийм баха тэр. За тэгээд төд удалгүй чойжуугаан дэвтрийг аваад хартал нөгөө аа усгийг нь дэвтрийнхаа нэг нүүрэн дээр том мөрийн сарийн бичиж гисэн байдаг ба олон дахин жижигэн бичиж байснаас нэг том бичиж өгвөл амар шүдээ хүмүн гэж хэлээд тугалнуудынхаа араас гараад явчихдаг ба чойжуугааг дагаад дижидмаагаас бусдын ч гэсэн хувьдаа шалтгаан хэлээд гараад явчихдаг. За ингээ хичээлийнх нь эхний өдөр бүтлгүүцэн Тулгаа маань гэртээ бөөн уур орж ирээд орон дээрээ буруу хараад хөвччихдэг ба ядаж байхад чойжуугааг дагаад ээж дүү хоёр нь хүртэл гэртээ дөрүүлээд хүрээд ирчихсэн сууж идэг. Ингээд өглөөний гимнастикны цаг боллоо босоорой гэж лагсаг Тулгаа хоёр орилдог боловч хинч гарч ирэхгүй байсан учраас лагсаг айлуудаар орж дун үлээгээд явж явахдаа ламаа хичээх хар дайраад ламаа хичээд нэг сайн гусуулж аваад гарч ирэхдээ 2-3 алдаад ухаалтаад болчих. За удалгүй Тулгаа маань хүмүүсээ дагуулж тойрч гүүгээд 8 тооттой нөгөө хөл гарын гимнастика хийгээд явж байхад чагсаалын дунд явсан ламаа ихч буюу нөгөө дүнжидмээ хоёр чинь нэгнийхээ хил амыг сугалчих гээд хил амны гимнастик хийгээд явж байна. Үргэлжлүүлээд тооны хичээл ордог ба дүнжидмаагаас 7 хүний саадаг бол 3 хүний нэмээд өгвөл хэдэн үнэ болох вэ гэтэл араас нь лагсаг 10 гээд ахтал хуруудаарч тоолж байгаад харандаага нэмж тоолоод 11 гэж хариулснаар араас нь ламаа ихч сайхан хөөхөн манимитээс юмараа илүү байдаг хойндоо дүнжидмаа 11 хуруутай юм байлгүй дээ. Адилтай ажиллаж. Үргэлжлүүлэн чойжоогоогоор тоо бодулдаг боловч 10 тугалнаас нь 2-ыг нь чон идчихвэл танд хэдэн тугал үлдэх вэ гэж хэлсэнд чойжоогоо уурлан тугалгааг зодох гэж хөөдөг ба хичээлийн 2 дахь өдөр ингээд бүтлгүүт. Тулгаа голын ирэг дээр сууж байхад дүнжидмаа ирээд чихэр өгдөг ба ихчийн дүүд хагархаа ламд өдөр болгон муудын тавих юм бол ихчийн дүүдээ өдөр болгон гоё чихэр өгнө шүү гэж хэлээд хавхалдах гэж оролддог ба Тулгаад энэний таалагдаагүй учраас нөгөөж өгсөн чихрийг нь нүүрлэн шидчихээ та ямар муу хүн бэ гэж хэлээд гүгээд явчихдаг. Маргааш өглөөнийхэн цэцгийн чанах үеэр лагсаг хаанаасаа ч бүхийн тухай ном олж ирээд Тулгаад өгдөг ба тэр номон дээр нь тухлыг багаас нь өргөж гүгээд өдөрөнд үхэртэй ноцолдоод ах юм бол сайн бүх болдог тухай ном дээр нь байсныг лагсагт ярьж өгсөнд лагсаг
Чойжуугаан хөх сарлагыг уулын модонд аваачиж агаад харин ч нэгийг үзэж тэхий дээлээ уралцахаар болоод ноцолдож гардаг. За тэгээд чойжуугаан хөх сарлагтай ноцолдож барахгүйгаа мэдээд уудлын модноос уйчаад нүүр ам нь халтайсан юм зогсож байхад ламаа ихч юугаач гэж явсан тэр үеэр нь явж таарад ламаа ихчийг уунжууа мортож нүргэж хідэндээ гэж айлгаад өгөөд явуулчихдаг. За тэгээд үзэгдэл солигдож сумын төвөөс Улаанбулангийн эрхлэгч Жалцуг их нөхөр ирсэн зогсож байдаг ба би та нарыг наадмаар үзүүлэх концертод чинь бэлтгэр ирсэн гэдгээ хэлээд би та нарын ямар авьяастайг мэдэхгүй тиймээс та нар надад авьяасаа үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлдэг. Амны хайрцаг дутуу байна. Үргэлжлүүлээд ламаа ихч цайны ганц дуугаа дуулдаг ба байнга л таарч тохирдгүй дүнжидмаа харин ламаа ихчийн ганц дуулсан дуунд нь уяратахнаа. За тэгээд удалгүй үзэгдэл солигдож ламаа ихч дуулаад дуусч байгааг наадам аль хэдийн ихэлснийг харуулдаг ба дараагийн үзүүлбэр бууг өндөр баригадын тугалчин чойжоо 5 гушин малын магтаал гэж зарладагч чойжоогоо олдохгүй энэ тэрүүгээр хайж яаж болохоо байгаа тулгаа дүүгээ гарч бүжиглүүлчихэд тэр оронд хайж байх оронд ламаа ихч майхны ард унтж байгааг нь олдог. Тэгээ гал сэрээгээд гарахтал мань хүн 5 гушин малын магтаал биш тугалнуудаа магтаад наачдаг. Хайсны сахта тааруулхан нүрий вэсхэнч маруухан амми хайрцага мотэж гэсэн аялгуудаараа мордог урлагийн хэллийг мэддэхгүй унцад хологоор уранддаг За тэгээд туглаа магтаж суусан чойжоогоо дээр тулгаа маань ирээд чирж гулцаар агаад тасарлуугаа аваад ордог ба дараагийн үзүүлбэр дээр нөгөө цэцгийн чанаагч лагсаг хөөмөлөх стил байсан юм байна лээ. Тэгээд тэр хооронд нь лагсаг барилдах гээд явцанд тулгаа маань уурлаад барилдааны талбар руу явах гэтэл дижидмаа тулгаа ихчийн дөө лагсаг ахыгаа 50 барилдуулчгаа ихчин оронд нь дуулаад зогсчихё гэж хэлээд гараадтай солгоороод байж идэл лагсаг хажуу талаас нь ашгүй тавд авчлаа гэж гарч ирээд манай дижидмааг авардаг. За тэгээ бууг өндөр баригадын маа наадам лагсаг хөөмөлснөр өндөрлөдөг ба дараагийн үзэгдэл дээр 103 сар зовж сурсан үсгэрээ нэгэндээ захиад дамжуулаад хөөцөлтөд гүйж байгаагаар үргэлжилдэг ба тулгаа маань босоод зогсчихсон өөрөө бахархаад байж идэг. Харин нэг хүн байгаагүй нөгөө нэг тугалчин тоотон чойжоогоо ирээгүй нь биеийн тэнхэрхэд ирч чадаагүй юм байна лээ. Тэгээд 9 сарын 1 болоод сургуультай явах болсон гэдгийг хэлээд үнсүүлээд гардаг ба киноны ихэнх нөгөө гэрийнхаа урдуур өнгөрч тавхиад исэн алаг мортой жагаа дарга буюу аавыгаа дагаад сумын төв рүү дагаад ингээд сургуультай явж байгаагаар кино маань дуусч байгаамаа. Өнөөдрөөс эхлээд би та нарын Монгол бичгийн багш